За, хайдмаа сайхан цайгаа угаад байж байгаараа. Би тайлд өнөөдөр гоё эслэгний талаарх мэдлэг мэдээллүүдийг нэмэлтээр өгүүлэх тийм. Ай үлэрч юу? Миний бүр нос гарах гал байсагээл татаа. Би бичлэг хийсэн. Хүлсээ тусалж байгаа бичлэгээ. Тэгээ тэрлүүгээ. Яс хийгээд амжиж. Энаа. Ингэж хүлэрч штэ. Надаа бүр яриач тэгэл. Урамтай үлэрхээр сайхан юм аа. Нүд мөдлөө урсаж хараад. Айгуу ахтар хөлдөрч. Юм цацсан юм шиг. Яг хаавар их хөлдөрдгөр ингээд цамц минь бодолгүй. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол хэдүүлээ нөгөө нэг нүүрс ус буюу нөгөө эслэгээ одоо тэр бол нөгөө оюун докторийн хичээлээс ойлгосон шүү дээ. Мөх чимэг суусан, даяа суусан, амраа суусан, бүгд суусан байхгүй юу? За энэ дээр одоо жишээ нь нийлмэл нүүрс ус нь нөгөө эслэгийг бид нэр яриад байгаа. Эслэг болохоор нөгөө нүүрс усны төрөлд орно. Эслэг. Тэгэхээр бид нар нөгөө өдөрт одоо хэдэн грамм эслэг нүүрс ус авахаа мэддэг үлээ манайхаа. Өөрийнхөө байгаа жингийг 4-оор үржээд чиний өдөрт авах нүүрс усны хэмжээ гарч ирнэ заяа. Өөрийнхөө жингийг 2-оор үржээд өдөрт авах уургач гарч ирнэ. Ингээд бодоод байгаараа за. Тэгэхээр би өдөрт хэдийн хэмжээний нүүрс ус авах уу, хэдийн хэмжээний уурга авах уу гэдэг чинь ингээ хоёрыг хэлээд өгсөн шүү заяа. Нэгийг 2-оор үрж, нэгийг 4-оор үрж. Хамгийн амархан арга заяа. За. Тэгэхээр нөгөө нийлмэл нүүрс ус нь ингэсэн байсан шүү дээ. Энерийг удаан хугацаанд бий болгоно. Тэгээд нийлмэл нүүрс усны дотор эслэг хүнс заавал орж байгаа. Тэгэхээр болж игэл хальттай мэлтэй өвчтэй байх юм бол нийлмэл нүүрс ус буюу сайн нүүрс ус авах хэрэгтэй гэсэн. За тэгвэл гинт нэг юм санаанд ороод хэлмээр санагдчихлаа. Би ерөнхийдөө энэ хилдэг авирдаг юмнуудыг сурсаар, суралцаар, хичээсээр яваа гэж өдөр алганлаг одоо хэрэгжүүлдэг гэсэн юм бас гэцүү. Одоо жишээ нь одоо өөдрөг байх, эргээр бодох, тэгээд идрээ ч нүунийг хэрэгжүүлэх гээд хичээгээд тэгээ нөө мэддэг мөртлөө байнга хэрэгжүүлж чаддаггүй мундаг супер. Тэгээд тэрийг хэлмээр санагдаад адилхан л бүгдээрээ суралцъя, суръя, хичээе. Би ч гэсэн
хичээж байгаа, сурж байгаа. Жишээ нь эрүүл амьдралын хэм маягт гоё инэвсэглэх гэж байдаг. Ерөн бол нэг байнга инэвсгэлж яваарэ гэдэг хөрхөн манай челленжийн хөрхөн байнга хэлдэг. Тэгээ тэрийг харахаар л хөөхөн аюугаа ингээд дандаа инэвсгэл тодруулсан байждаг. Тэгээд би өөрийгөө ерөн инэвсгэлээд эний хэрэг хөөхөд гэж боддог. Гэхдээ ихэнх үе дээрээ би ингээл гинт ингээл өөргөө гинт явахтай ингээл энэ талент харгаж байна нэг юм өсгөө цай ингээд цай юм жоохон тийм ууртай царай тарагдт юм бэл. Тэгээл харахаараа хичээгээл тэгэл энд санахаараа хичээгээл инэвсгэлээл гэдэг аахгүй. Тэгээд энэ бичлэн ингээл зүгээр л өөрөө хичээж байгаа. Би угаасаа ингээл тийм биш. Тэгээд нөгөө нэг сонсож мэдсэн мөртлөө ингээд айгуу сайн хэрэгжүүлж чадахгүй юу зүндээдэг. Тэгэл санахаараа л хэрэгжүүлээд байдаг аахгүй. Энэ бичлэн та эдмэн ч гэсэн адилхан тэгээл сураал хэрэгжүүлээл яваарэ. Ярих хэлэх гоё хуваалцмар зүйл их гарч ирээд. Ярих хэлэх хуваалцмар санагдсан зүйл зөндөө их гарч ирээд хайн. Тэгээд цаг тухайд нь ингээд хуваалцчих жаавал зүгээр юм шиг санагдаад байна уу. Тэгээд миний энэ илүү тутын юм бити анхаарлаа төвлөрүүлээрэ нүүр царайнд ч юм уу тий хувцал ч юм уу тий яг тэгэл нэг үргэлж дандаа ширээнийхээ ор цуугаа ч юм уу бичлэгээ хийх гээл суухаараа зарим юмнуудын гой санаанууд орж ирдэггүй ярамаар санагдсан юмнуудыг мартчихдаг байхгүй. Тэгэхээр ингээд цаг тухайд нь хуваалцж байгаа шүү. Тэгээд өглөө гэхэд л би аюу нойр хүрээд арай ч нэг басаад за баслаа тэгсэн чинь ингээд хичээлээ хийцүүлсэн чи бүр нойр өрөө алдгүй. Тэгээ нөгөө хэдээс арай төрүүлээд дуусчаа нөгөө хэдийг хүлээж зуух хичээлээ дуусаа тэр нөгөө аюу хөрхөн хичээлээ хийж дуусныхаа дараа ойлгосон юмныхаа талаар ярьдаг байхгүй. Тэр зур нь жоохон хэдвэнүүд хөвтлээ 10 минут бараг унтах гэж байна. Бүр аюу нойр өрөөл тэгээд өстө унтчмаар санагддагсэн. Тиймэрхүү үе хүн болгонд дандаа байдаг. Надад ч гэсэн одоо байдаг гэсэн үг. Дандаа ч яг ямар ч гэсэн тийм үед байдаг зөндөө гардаг. Тэгээд тэр үедээ яг даваал гарчаад тэгээд яг тэгэл нөгөө за одоо ингээд хэдүүлээ тасгалаа эцгээе гэл тэгсэн чи гэс басаж ирээл яа нэг ингээд нэг яг унтахчихсан хүн чинь бүр нойр хүрцээсэн хүн чинь дасгалаа хийгээл босоод ирсэн юм бүр өстэй хамаг гоё юм нойр морьроос алга болоод гоё сэргээд айгуу гоё ирчүүчтэй болчихж байгаа юм чинь. Тэгээд дасгал хийнэ гэдэг чи яг тийм л юм байдгийг шүү. Яаж иж байгаа л дасгалаа хийгээд эхлүүлсэн юм хамаг ирчүүч ороод айгуу гоё нөгөө нойр морь сэргээд айгуу гоё алдаг шүү. Тэгээд тэрийг ярмаар санагдсан. Тэгээд дээрэс нь бас сая би одоо ингээ фитнестэй гарах гэж байна. Бас нэг гоё юм орж ирсэн юм аа. Дөнгөцөө. За sorry. Уучлаарай мартчихлаа. Юу талаар ярих гэсэн юм болоо. Эхлээд яг тэрийг ингээ бодож өглөөнөөс хойш хүнд яг л адилхан хүмүүс яг одоо ингээд нойрмолох үе байдаг. Надад нойрмолох үе байдаг. Унтмаар санагдсан үе зөндөө байдаг. Тэр болгоныг жоохон дэвчээл гарчих юм бол тэгэл дасгалаа хийчихэл юм бол нойр сэрэгчин ирчүүчтэй болчихно. Тэгэд дасгал тэгээд энэ бас нэг ийм зурсалж байгаа одоо миний ээж аваас заяасан л азтай сайхан гоё юм гоё зам чанар юм уу да. Би тэгж одоо тийм ямарваа нэг юмыг нөгөө эхлүүлчээд ч юм уу ингээд одоо за хүнд нөгөө юм өчигдөр гэхэд нэг хоёр дандаа надад тусалдаг хоёр үндэ бас жижиг ч гэсэн чаддаг юм дээрээ тусалж өгч нэг хүнийх нь мөнгийг хүнд шилжүүлэх хүнд нь хөргөж өгөөд тэдэр мэн ажилтай тэгээд бас интернетээс жоохон зайд байдаг болохоор бас нөгөө хүн нөгөө мөнгө шилжүүлэх хүнтэйгээ таарахгүй тэгээ намайг ингээд мөнгийг хөргөд өгөөч гэж гойсон. Тэгээд нөгөөтгийг нь хөргөж өгөөд тэгээд бас нэг хүний Монгол явуулах гэж байгаа ачааг нь хөргөж өгөөд тэгээд иймэрхүү юм ингээ хүн гуйж мэс үед нөгөө нэг яг цаг тухайд нь хэлэхгүй бол ингээ хийхгүй бол сэтгэл амардаггүй. Энэ мэтлэн тэгэл ямарваа нэг юм ингээл цаг тухайд нь хийхгүй тэгээд нөгөө за хийн гээ явуулаад хаар ингээд сэтгэл ингээд цаана ингээд эмзэглээд эвгүй байгаад байдаг байхгүй. Сормос хийж явахдаа ч гэсэн ингээд жоохон дотоо санагдаал муухай санагдаал
байх юм бол цаг нь амжихгүй байсан ч гэсэн дараагийн юмд жоохон цаг тулцсан ч гэсэн яаж иж байгаа л ингээд айгүй гоё яг хүссэндээ хүртлээ хийх дуртай байдаг. Тэгээ энэ зам маань бас надад айгүй их тусалдаг баха. Ямар нэг юм ингээд дутуу үлдээх дурггүй хийн гэсэн юм аа гэс нэг хийгээд дуусчихвал санаа амардаг. Одоо нэг ихчтэйгээ бас сайхан дусч ихчтэйгээ бас юу яах гээд бичлэгийг хийгээд ингээд бичлэгийг янзлж өгнө, эдитлж өгнө гэд амалцсан. Тэгээд нөгөө ихч хоёрын цаг нь зөрөө олдгоо. Тэгээд нэг тэр өрнөөсөө хордон гарах юмсэг гэл тэгээд нэг иймэрхүү ингээд юм хийн гिचх юм бол өртөө юм шиг санагдаал. Тэгээ яг тэрийг нэг дуусгachээж амардаг. Миний энэ зан надад бас их тусалж наа. Миний янз янзын юмд их сайхан явахт минь тусалдаг. Ээж аваасаа яасан сайхан зандаа баярлаж талархаж явдаг. За баярлалаа. Энэ хоёрыг яг хуваалцах гэсэн санчлаа. За амжилт хүсье бүгдэнд нь гарлаа. Баяртай. Байхгаар хичээж ер нь тэр тал дээр бас аюу гоё засарсан байна. Сайхан байна. Тэгээ энэ 90 хоногт сайхан өнгөрлөө үр дүнгээ бол сайхан үр дүнгууд гаргасан гэж үзэж जैन. Дээрэс нь аюу гоё эрч хүчтэй байлаа. Улам гоё фитнестэй явна гэ эхлүүлэх байгаадсан. Фитнесээ эхлүүлсэн. Тэгээд биний хувьд нэрээ үр дүнгээ шууд харуулж гарал юм. Ер нь нөгөөний гоё булчингууд минь улам гоё тодорч гарч ирсэн. Урд нь бол 11-тэй л байсан. Тэгсэн одоо юм шинэ юмнууд гоё булчин энд минь ингээл хонхоогоод энэ бэлгүүс тайл илүү наристик гэж гоё юм аа. Тэг яг энэ үхэн чинь ингээл хонхоож шинэ булчингууд гарч ирээд ах шиг байгаа. Булчин улам гоё тодорсон. Плюс маань тэгээд энүүгээр айгүй юм янз янзын хонхорхоо гарч ирээд тэг гоё яваад өөрчлөлт тийм энэ гарч ирж. Энэ бол мэдгүй танихгүй хонхорхоо байгаа да. Тэгээд гоё иймэрхүү үр дүнгууд гарсан. Улам одоо эдрийгээ улам гоё тодруулаад тэгээд доогоораа нэлээд булчин нэмнэ гэж бодож байгаа. Ямар ч гэсэн фитнестэй яваад эхэлсэн болохоор цаашдаа алуур дүн бүр сайн байх болно гэж бодож байгаа. Өглөө эртчлээгч яасан сони юм бэ? Тэгээ нүг өглөө эрт болохоор нэг юм бодож модсонгүй хараад ирлээ шүү. Уучлаарай. Гэрлийн хайдлын гэрлийг хасаахаар би харагдахгүй гэрлэл харагдаад харна хайдлын гэрлээ асаад ширээний гэрлээ харанхууд юу ийд сууж юм болоо гэж бодоход. Гэхдээ манайхаа аюу гоё би тэгээд хамгийн гоё бас юм нь аюу гоё эрэг олон эрэг найзуудтай боллоо. Олон гоё эрэг сайн хүмүүстэй танилцлаа. Эрэг орчиндаа аюу сайхан 90 хоног өнгөрөөлөө. Өдөр түр ингээл 90 хоног үгүй челленжтэй орсоор агаад бүр аюу гой дадал болсон. Тэгэл челленжтэй зарим нэг өдөр сэтгэл санаа хэцүү үед челленжтэй орж ирэл аюу гой олчаал өдрөг олчаал гардаг. Ийм сайхан хүмүүстэй би байхад гэл тий аюу гой идэг. Тэгэл би өстө нэрээ челленжийг 2 өдөр л тасалсан. Тэгэхэд нэг өдөр нь яг ингээд сая сүлийн үе нэг өдөр нь болохоор яг 2 дахь өдөр нөгөө нэг сэрүүлэг мөрүүлэг тавиагүй жам дуршлаггүйтэд тасалцсан яваад өнгөрчээсэн. Сая 2-3 хоногийн 3-4 хоногийн өмнө бас нөгөө хүмүүстэй ярьж сууж агаад бас цагаа өнгөрөөцтэй сандвинд орсон чинь өнгөрцөөсөн 40 хэдгээд орсон чинь өнгөрцсөн байсан. Энэ би орч чадаагүй ч юм уу. Тийш нэг 2 тасалсан. Бусдаар өдөр алганы хичээлд аягүй сайн явсан. Гоё өдрөг хүмүүсээс гоё юмнууд мэдэж авсан. Яста гоё юмнууд мэдэж авсан. Жохо харамсалтай юм дандаа нөгөө нэг өдөрт ажил дээрээ байдаг болохоор ажил дээрээ сонсдог болохоор зарим нэг юмнуудыг харж чадахгүй зөвхөн сонсоо яа. Хийхээс өмнө нөгөө нэг бити шантраа хийхээс өмнө ерөөсөө янз янзаар бити бодоод муухагаар ч юм уу
шантраад байхгүй гоё яаж ижаал хийчих юм бол болно. Тэгээд тийм нөгөө боцсон шиг ч амар хэцүү ч юм уу тийм байдаггүй шүү гэдгийг бас хэлмээр сануулмаар санагдчихлаа. Өнөөдрийн би өмнөөсөө бас иймэрхүү юм байдгаа мэддэг мөртлөө ингээл асууглаа шантраал ингээл дугуйнхаар юм гоё байдгаа мартаал дугуйтай ямаргүй санагдал автобусаар ямаар санагдадсан. Яаж ижаал дугуйтайгаа ороод ирсэн. Тэгээд одоо гоё гэгээ орж байна. Дээрэс нь аюу гоё халууцчлаа. Дээрэс нь тэгээд хийгээгүй байхдаа бити шантар хийгээгүй байхдаа бити ингээл янз янзаар бод гэдгээс аюу сайн ойлгож байгаа юм болгоно зүйлээ амар бодохгүй санахгүй муухай хэцүү гэхгүйгээр хийчих жаав зүгээр юм байна да. Ийм гоё газар явдаг. Өдрөө алганы өглөө явдаг. Заримдаа ингээ айгуу гоё ингээ манантад айгуу гоё болцсон гэдэг. Тэгэл энэ үеийг харахаар айгуу гоё зураг дарчмаар санагдаад идэг. Ингээд өрн нөгөө нэг ингээд харанхуй дарагдчихж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь камер дээр болохоор айгуу гоё цай харуул харагдаад энэ харанхуй дугуй унахаар ч хайгаад идэг байхгүй юу? Тэгэхэд өглөө янз янзаар яна л гэдсэн чинь ийм сайхан болж штэ халууцаад гой юм бодогдоод. За баяртай. Ажиллагаа яарлаа. Би ингээд суулцмаар санагдлаа. Бас төсөөлөж явахдаа ерөн ингээд нөгөө нэг жаргалтайгаар зовоод жаргалтайгаар өвдөөд сурчих юм бол тэгээ дараа нь ямар үр дүн гарахаа ямар болохоо гой бодоод тэгээд жаргалтайгаар хөлсөө урсгаад дасгал хийгээ сурчвал тэгэл гой дадал олгочвол болох гэдэг юм да. Эрүүл амьдралтай болно, эрүүл эрч хүчтэй гой бие галбартай болно гэл хичээвэл болондоо болоо. Айгуу сайхан баяр жаргалтайгаар булчингаа бие өвдүүлээд хөдрөөд тэгээ сурчмаар байна. Би сая ёстой айгуу хурдан дугуй гэж иж ирээд гоё хөдрөөд ахилж өглөөд яварж ирээд халаалтай игээд тасглаа хийж юм. Тэгээл гоё баяр жаргалтайгаар булчингаа өвдүүлж юм да. Тэгээд ингээд сурчих юм аа тэгээ болон болоход байна. Эрүүл амьдрын, эрч хүчтэй амьдрын, аж аргалтай амьдрын, урт наслан. Бас нэг юм энэ нүунийг тасгал хийхээр ядардаг, зовдөг гэл тийм ойлголттой хүмүүс, буруу ойлголттой хүмүүс одоо нөгөө ойлголтоо засаж амаар дасгал хийхээр эрч хүч ордог. Тархиталгаа илүү сайн ажилдаг, бие их сайн ажилдаг. Тархины үйл ажиллагаа нөгөө бодод сэтгэх нь нэмэгддэг. Тэгээд нөгөө цусны эргэлт сайжирдаг болохоор ингээл бүх биед эрүүл мэндэд сайн эрч хүч ордог. Тийм байдаг шүү. Тэгээд зарим хүмүүс жоохон буруу ойлголттой дасгал хийхээр ядардаг, туурдаг, эцдэг. Ажлын хажуугаар дасгал хийхээр зовно юу. Чи ч одоо ядарч өгөхгүй юм уу? Өглөөч дасгал хийгээл, өдөрч дасгал хийгээл гэл тэгдэг байхгүй юу? Тэгэхээр тэр буруу ойлголт шүү. Дасгал хийвэл эрч хүч нэмэгдэн, толгой сайн ажиллана. Одоо ингээл би ингээл фитнесээ тараа явж байна. Тэгээд толгойд нөгөө нэг за юу хийх ёстой лээ, яах ёстой лээ, яаж хийх ёстой гэлээ гэл толгойстой бүрээстэй айгуу сайн ажиллал нөгөө бодоогүй юу агаагүй юмнуудыг гинт толгойд орж ирээ. Тийм хийх ёстой, тийх ёстой штэ гэл тэгж байгаа байхгүй. Тэгэхээр гоё би сайн ажиллана, тархиталгаа сайн ажиллана, сэтгэх нь бас сайжирна. Тэр эрүүл эрч хүчтэй гоё гүйжин. Урт наслыг бол дасгал хөдөлгөөн хийгээрээ, дадал олгоорой. За эртээ энэ хойноос уртаас дугуйн зам дээр зогссон байгаа болохоор хойноос уртаас машин ирчгээгээл. Анхааралтайгаар, болгоомжтойгаар бичлэгээс хийж штэ. За. Bye.
Сайн байцгаана уу? Зарим нэг битгурыг бичлэгийг үзхийг хүссэн хайсан хүмүүст яаж амархан олохыг зааж өгье. Зүгээр л ганц би ээж гингээл бичгээр гараад ирж байгаа. Ингээд битгуруу гарч ирж байна. Ажлаасаа ирсэн. Одоо Бичлэгээ үргэлж битгурынхаа бичлэгийг дор нь үзхийг хүсвэл энэ subscribe гэсэн улаан товчлуурыг ингээд дарахаар энэ саарл болжод саарлын ард хонх гарч ирж байгаа. Тэр хонхныхаа хамгийн дээдлийн сонгочих. Тэгэх юм бол та бүхэн минь битгурыгаа дэмжиж байгаа гэсэн үг. Дээрээс нь битгурынхаа хийсэн бичлэгүүдийг дор нь хүлээж авч үзэж чаддээ шүү. Тэгээ бичлэг дээрээ гоё комент үлдээгээд лайк дараад явж байгаарэ. Тэгэх юм бол битгурувт минь өөр олон хүмүүс хүргэх хэрэгтэй хүмүүст нь хүргэх боломжтой болж байгаа. Бас битгурыгаа дэмжиж байгаа гэсэн үг шүү. За тэгээд үздэг хүмүүсүүд маань бараг 60% нь ингэж дагаагүй subscribe дараагүй гэдэм байлээ. Тэгэхээр та бүхэн минь гоё дагаад үзэх юм бол дараа шинэ бичлэгүүд орох болгонд та бүхэн жишээнээс хүрж явах болно. Тэгээд олон хувь нь дахгүй үздэг болохоор зарим нэг хүмүүс энэ мэдгүй байгаа юм болов гэж бодоод зааж өглөө. За баярлалаа.